халамцсан яриа нэвтрэл өгч гоё шиг зүг. Муулла зууллаа гэдэг үнэн шүү. Тэгэх юм бол баалаадаг бол. Өстэй амар телевизэн нэвтрүүлэлт орж байгаа юм шиг ярьдаг биш үү? Өцөх байхаа гэж найдаж ихтэй одоо. Залуу насны нууц зүг вэ? За сайн байцгаана уу? За Тунгаас влог 2 дахь подкаста хийх гэж сууж байна. За өнөөдрийн спешиал дугаар бол миний аав орж байна. Зочноор. За өдрийн мэнд хүргэе аав да. Өдрийн мэнд баярлалаа. За жоохон даруухан эхэлчлээ. Манай аав болохоор Монгол улсын онц тээвэрчин. Тэгээд Алтан гадас. За хөлмөрийн гавьяаны улаан туяа одонгоор Ингрэм мэлаж исэн улс тий. Бас ард түмний гавьяат болж исэн тий. Тэгээд улсад хийсэн ажил хөдөлмөрийг нүүлээд ийм одоо төрийн дээд одон медалуудаар Ингрэ цоолж исэн хүн байгаа. Ер нь аав маань одоо өөрийнхөө ажил амьдрал одоо хүн чинь нөгөө намтар түүхээрэл дурсамжаараа ер нь амьдрдаг шүү дээ. Тэгэхээр аавтайгаа бас нэг дурсамж үлдээ гэж бодоод ингээд сууж байна. Тэгээд охиныхоо саналыг хүлээж авсанд баярлалаа. Би шууд өглөө шууд хэлцээ аваад. Тэгээд хоёул нэг жоохон буу хаалч идэх утасны ард гэсэн чинь тийм үү. За гэлтэй суусан тий. Тэгээд хоёулаа эхлэх гэж байна. Тэгээд бид юу ч ярьж магадгүй энэ бол зүгээр буу хаалалт. За тэгээд аавыгаа юутсан эхлээд жоохон өөрийгөө товчхон тодорхой танилцуулаач ээ. Аль нутгийн уугуул сургууль иргэн бэ? Тэ төрсөн нутаг унсан газар. За би Өвөрхангай аймгийн Нарийн тэр сумд төрсөн. Өсөж төрсөн тэрнээс хойш 3 настай үедээ Өвөрхангай аймгийн Уян суманд ирж Уян суманд одоо бүх амьдралаа сургууль соёлоор явж Уян суманд сурч исэн. Тэгээд 10 жилээ төгссөн. Тэгээ Уянгадаа төгсөөд тэгээд юуны Севердловскт Орсын тэр үед чи одоо техник мэргэжлийн сургууль гэж байлаа. Тийм тэрүүнд одоо 2 жил явж суралцсан. Ирээд байшин үйлдвэрлэх кабинетад хуваарлагдаж байшин үйлдвэрлэх кабинетийн одоо гагнуснаар ажиллаж ингэж байсан. За тэгээд дараа нь одоо 72 онд жолооч болоод чи одоо 6 сар сурдаг байлаа. Жолооны курст чинь. Тэгээд 72 нь жолооч болоод тэрнээс хойш одоо тээврийн байгууллагад засалтгүй 54 жил явсан байна. Тэгээ яг хөө тээвэр алтны шар зам гэдэг чинь бол хамгийн гоё л доо. Ер нь тээвэрчин хүн чинь бол одоо их өмтэй зэнтэй хөндлөлдөг ийм ёстой гоё байсан үедээ тэр үед бол. Тэгээ орхон ил ер нь аав яалтчгүй машин жолоочтой юудөөсөө салшгүй холбоотой. Тэгээ би бол кабинет суугаад сонсмол одоо 30 мууч одоо суугаагүй аав юм бариагүй машин байхгүй. Тэ ВАЗ нөгөө нэг порт нүгдүүлээ бишээ. Фургон. Тиймэрхүү юм чинь сэгсчүүлээ сууж яйлаа. МАЗ 509. За зээл 130 бол одоо олон жил байсан. Ажилчдын юунд явдаг гэсэн тий сод 2 мөр. Сод байхдаа ажилчдын өглөө зөөлдөг байлаа. Ажилчдыг зөөлдөг байлаа. Байшин үйлдвэрлэх 1-2 дугаар компанид ч одоо 3 жилээр ажилладаг байлаа. Тэнд одоо сонсмолтойч явж ясан сүүлд нь одоо ажилчдын атус техник гэж 30 дээр одоо нөгөө бүйтэг зооцсон тийм ажилч зөөдөг байлаа. За тийм ястаа явж үзэг баха. Тийм. Ер нь одоо дандаа л өрүүлээ хард суудаг. Дандаа өрүүлээ хард явсан. Тэгээд алтан шарцсан бол гоё л доо. Ер нь сайхан. Тэгээд хаач явсан явган явах нөхцөл байхгүй. Ийм байх юм. Одоо хэрнээ л одоо бас хүүхдүүдийн машин сууж явна. Өөрөө ч гэсэн бас нэг хавийн тэрхтээ тэрүүгээрээ бас дуртай цагтаа ийш тийшээ явна. Ийм юм л ингээд сайхан байж байна. Тийм шүү. За тэгэхээр аав маань даргын жолооч ингээл ер нь хийгээгүй эмнэлгийн жолооч ер нь хийгээгүй ажил байхгүй бах уу тий. Би одоо юу яасан зөө хараагийн модны юунд одоо МАЗ 509 гээд туршийн МАЗ гээд байлаа. 12 м урт гартай тийм чиргүүлтэй
одоо модыг унгаад цагаалаад тэгээд шууд ачдаг. Тэгээд хот руу юу яг хэдэн онд орж ирсэн? Яг Одоо яг санахгүй байна. 70-д онд юм. 76 онд Баатаа гарсан. 75 оны сүүлээр 76 онд орж ирээд 76 оны хавар Атран сангаач гэж анх байгуулагдаж ирсэн. Тамжид гэдэг даргатай заахны. Тэнд одоо очиж бас Атран сангаач ажиллаж байлаа. Одоо тэнд запрошиг гэдэг тэр нөгөө юу тараадаг түш тараадаг тийм машинтай. За ингээд яриул одоо зөндөө байлаа. Тий. Яг зүү хараа гэсэн чи ер нь тийм биш дээ. Би ч одоо ер нь яаж явж байгаа одоо сэлэнгийн зүү хараа төрчвөө аа. Тий. Тэгэхээр яг бид нэр зүү хараад 79 онд нүүж очтгийн. Атар сангийн аж ахуйн байрлаж байгаа 79 оны хавар тийшээ нөгөөд манай аав ээж одоо зүү хараад ажилладаг байсан. Тэгээд тийш аав ээж дээр очисон. Тэгээд одоо зүү хараад байж хагаад миний охин чи одоо би тэгэхэд юуны одоо гойлон тээвэр модны үйлдвэрийн баазад явдаг байлаа. Тэгээд тэнд байхад одоо 81 онд төрж исэн. Тэгээд зүү хараагийн хөөхт ахгүй сэлэнгийн зүү хараа. Сэлэнгийн зүү. Тэгээд ингээд сэлэнгийн зүү хараа гэж явдаг ш тамиг gooch. Тэгээд би тэгтээ тэнд төрснөөс цаашгүй тий. Тэнд удаагүй. Тэр чинь нэг 2 айлтай 2 жил байсан байх шиг төрснөөс хойш. Тэгээд хот руу орсон. Тийм ба. За ээж болохоор тэнд эмнэлэгт ажиллаж байсан уу? Ээж чинь зүү хараад бол ажил хийгээгүй. Хүүхдүүдээ хараад одоо тий. Хүүхдүүдээ хараад тэгээд тийм байсан. Жижигхэн байсан. Тэгэл нөгөө хэд маань 2 хүүхд хүү маачтай бас жижигхэн байсан. Тэгээд гэрт байдаг байлаа. Тийм байж. Тийм байсан юм да. За ерөнхийдөө яг хөө тэгээд аав яриад байвал ингээ зөндөө юм байна. За хамгийн сүүлийн нөгөө юугаа ярьчих ажиллаа. Бахангаа. Бахангаад ирж байна. Бахангаад би бол ер нь Майнтад бай бас нэг ирээд Майнтаас эхнэр авгаа авсан. Тэгээ Майнтад бас нэг 5-6 жил амьдэрсэн юм аа. Тэгээд явж байгаа тэр Улаанбаатараас Майнтын юу гэж байна? Улаанбаатараас тэр Соттерээс гараад тэгээд Бахангад өрт очсон. 2000 оноос тий. 99 онд очив. Тэгээ 99 онд очиод ээж чинь тэр Баханга дүүргийн нэг цэмлэгт ажиллаж байсан. Би болохоор Баханга цагдаагийн жолооч хэлцэн даргын жолооч Ваша гэж торондоо байлаа. Тэрний жолооч. Чар ажиллаа. За тэгээд тэнд бас банкнд Улаанбаатар гэж банк байсан. Тэрэнд бас нэг 2 жил ажилласан. Тэгээд би чинь 2003 оноос Баханга дүүрэгт хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ гэдэг одоо тэр үед микроавтобусаар явуулаад тэндээс одоо би хот хоорондын тээврийн ажлаар компани байгуулад Хэмрийн зам гэдэг компани байгуулад тэгээд тэнд тэрийгээ явуулж агаад одоо яг 20 жил ажиллаад 23 онд 2023 оны 10 сард одоо тээвэр маань үйл ажиллагаа зогсоосоо тий. Тэгээ одоо яг хөө тэтгэвртэй гарцсан байна. Тэгээд одоо ингээд Бахангатай байдаг. Бахангад одоо 2016 онд дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хооронд нэр дэвшиж төлөөлөгчөөр ажиллаж байлаа. 4 жил дээр яасан тий. 16 оноос 20 оны хооронд Баханга дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хооронд одоо төлөөлөгчөөр сонгогдсон ажиллаж байлаа. Тэгээд би одоо Баханга дүүргийн бас Монгол Ардын намын хяналтын хорооны даргыг би 12 жил хийсэн байдгийг. За тэгээ нэг ийм ажлуудтай байжгаад одоо болвол гэрт байна. Тэгээ одоо хүүхдүүд дээр манай хүүхдүүд шийхэд байдаг учраас хүүхдүүд маань урьдаг. Тэгээ би нэг 2 жил юм уу болоод ирдгийг. Тэгээ энэ жилийн дэрчгээд ингээд цагаан сараа энтэй тэмдэглэлтэй. Тэгээ одоо хавар
одоо 5 сарын 17-нд одоо би буцна. Одоо тийм Монголд маань одоо бас хавар сайхан болж байгаа байх. Тэгээ сая одоо баахан гань зураа орлоо гэдэг тэгчээд тэгээ ингээ байж энэ даа тэгээд хүүхдүүдээр нь байх сайхан л та. За одоо нөгөө нутаг буцах гад бас очоороо баглаад ерөнхийдөө бол бас хөлн хөнгөрөөд байж байгаа шүү дээ тий. Тэгээд одоо 7 хоног ингээ явна. Тэгээ 3 сар маш хурдан байна тий. Дөрөөл болчихлоо шүү дээ. Тэгээд бид хэдийг одоо ер нь ингээд та одоо энд ингээд бас 4 удаага ирчлээ шүү дээ 3 4 удаа ирсэн. Тэгээ ер нь гадаадад амьдарч байгаа ер нь монголчуудыг ингээд харахад ер нь таны нүдээр яг ямар байдгийг хүмүүс ч гадаад гарахаар л амар мөнгө зүгээр олоод тий айл зугаалал ингээл нарийн цэнгээл явдаг гэж ойлголж ер нь байдаг штэ. Та нэг өөрийнхөө нүдээр нэг харсан хүн байна да нэг хэлдэ. За тий. Энэ юу юм л та? Ер нь хүний газар ажиллаж байгаа хүмүүсүүд нэх мондог одоо аваад явцад мөнгө хийждгүй юм байна. Ялангуяа Европ орн болон Чехад одоо Чехад байгаа энэ хүмүүсүүд би бас Монгол хэдэн найз нөхөд улсуудтай бас танилцж байна. Тэгэхээр яг нь гэр бүлээрээ ирсэн нөхцөл яг нь хоёулаа цаг наргүй ажиллаж ийж нэг хэдэн төгрөг олдог. Тэрийг байрандаа өгдөг. За тэгээд идэж явах, тэгээд хүнс, тэгээд хүн дуурай ховц сунаа хүүхдүүдийг хичээл сургууль одоо бүхэл юм одоо яг л Монголтай адилхан. Тэгэхээр 5 төгрөгөө одоо тийм юмдаа зарцуулаад тэгээд хураасан гэдэг мөнгө байхгүй. Ерөнхийдөө яг хамгийн гол нь энд бол юу стресс байхгүй. Тийм амар тайван яг одоо үйл ажиллагаа нь бол явах ёстой стандарт тэр юмараа ингэж байж идэг. Хүмүүс нь яарт бачимдсан давчсан одоо тийм байдгүй. Тонгуудэл одоо тээврийн хэрэгслээ одоо хотын үйлчлэгээний автомашинуудын тэр явж биенийг хөндлөж байгаа. Тэр жолооч нар бие биедээ хайж байгаа. Тэр соёл бол ерөөсөө агуу. Нөгөө жолооч сууж л байх юм. Тэгэхээр нөгөө жолооч одоо урд шилээ арчаад хойд шилээ арчичаад тэгээ угаачаад тэгээ ороод мөнгөө төлчхөөд тэгээд за кофе уумаар санагдвал кофегаа уучгаад тэгээ гарч ирээд хөдөлж байгаа. Тэгэхээр зүгээр арын тэр байж л байна. Ийм жишээний. Тэгэхээр бохимдол стресс байхгүй газар чинь бас сайхан юм байна. Амьдрахад одоо нөхцөл нь бол маш сайн бүрдсэн. Тийм стрессгүй газар. Давуу тал нь гэвэл тэр юм. Давуу тал ерөөсөө тэр юм байна. Тэгээ одоо тоочвол бас олон гоё юм байна. Худалдаа үйлчилгээ байна. Тэр үзүр үйлчилгээний газрууд байна. Тэр амралтын газрууд байна. Ерөөсөө ямар ч стресс байхгүй. Ямар ч тийм нагрусаг байхгүй. Яг өөрснөөрөө ингээ явждаг. Ийм байдаг юм байна. Манай монголчууд бол яг яваа газар бол манай монголчууд ямар ч ажлыг хийдэг улсууд юм байна. Ер нь хийдэг. Тэгэхээр одоо тэнд энэ дээрээ одоо дарга зэрэг хийхгүй. Энэ дээрээ одоо тэр тонгуудэл одоо хэсгийн ахлах янз бүрийн юм хийн гэж байхгүй шүү дээ. Нөгөө л одоо хар бор ажлын юм. Нөгөө л өдөр 8 цаг босоогоор ажиллачаад гар хөдөлж босоогоор ажиллачаад ирээд бууж ирээд тэгээд амраад тэгээд аргаш нь ажиллаад тэгээд ээлжи ажилтаа ингэж явж байгаа шүү дээ. Том газруудаа, том хотуудаар тэр өдөөс хүн болгон л өөрөөсөө л доор л гэж. Тэгэхээр энэ удирдлагын улсууд бол тэр ийшээсээ явдаа. Тэгээ ууслаар цаая. Ийшээсээ явахдаа ер нь аль зөв талын авсурж одоо би бол багангайдаа тэр тэтэргүй би одоо 9 жил болчлоо. Багангаан бол хөгжүүлэх тал дээр нь би байнга дэмжиж явдаг. Манай багангай удирдлага албаныхан бол үнэхээр сайхан. Манай багангад очсон одоо хотын болон эндхийн улсууд мэдж байгаа бах цэвэрхэн стресс багтай авилгал хээл гахвал байхгүй ийм хот байхгүй юу? Дөрөв байхгүй юу? Тэгэхээр одоо энэ шиг одоо яагаад тэгтээ энийг улам сайхан батжуулж өргөжүүлж одоо өшөө юу хиймээр байна. Одоо хүнд бол санаа оноо зөндөөл юм байна. Тэрийг сайхан байгуугаар ингэж хийж ингэж байж байвал улс орон шиг болох юмаа гэж бодож байгаа юм. Тэгээ багангийнхаа удирдлагууд одоо бас баярлж явдаг шүү. Тэгээ намайг одоо
нэлээд олон жил цог байцгаалаа. Нам төрийн ажлаас цог хийлцэж явлаа. Энэ бүхэн дээр бас дэмжиж хүндэлж ингэж явдагт багийнхаа удирдлагууд бас энэ тайлманд хэлчихээ тэ таларснаа хэлчихье. Баха, үзгүй баха гэж найдаж байна. За одоо хоёлаа юу яа? Яг мэдээж тийм л ах та аав нөгөө төрсөн унсан нутаг гэхээс илүү ер нь амьдрал суугаан нутаг маань ингээд дотор ингээд яалчгүй ингээд байдаг шүү дээ. Одоо би ч гэсэн энэ ингээд байхдаа сэлэнгийг бодоод зүү хараамаараа бодоод идэх шүү дээ. Тэрнтэй адилхан. Тэрс бахангаа л орж ирдэг шүү дээ. Бахангаа дүүрэгтэй бид тэд чинь одоо би бол 2000 оноос хойш амьдарсан гэхээр чинь яалтчгүй миний ажил амьдралын гараа гэр бүл үр хүүхдүүд маань бүгдээрээ тийм өсөж төрсөн болохоор яалтчгүй бахангаа дүүрэг маань бүр өсөж одоо унсан газраас илүүтэй санагддаг байхгүй тийм маш сайхан газар. Залуучуудад ээлтэй. Тэгээд ер нь их татна стен хамаатан садан шиг болцсон байдаг тийм. Тэгээд гадны хүн сайхан нутаг гэж ярьдаг шүү дээ. Тийм нутаг байхгүй юу? Багангаа чинь тэгээ газар болгоноос одоо аймаг болгоноос шахуу усууд ирээд цуглдсан. Тэгээд тэд нар нь хоорондоо эвтэй найртай бас гоё штэ гоё. Ер нь бол гоё. Тий. За энэ сэдвийг орхив. За тэгээ. За хувь үлгүү орё аав. За тий. За аав ээжийн залуу нас гэдэг бол хамгийн гоё. Би бас мэднэ. Манай аав ээж хоёр ч амар царайлаг заяа. Амар гоё хүмүүс. Залуучууд байсан. Би тэг зургийг байвал ганц нэг юмд оруулахыг бодно. Тэгээ би нөгөө аавыг ер нь яг мэднэ л дээ. Ганц зургийг харж мэдэн ш. Тэрнээс би ямар юугаа мэддэг дээ. Нөгөө дуурж өгч маань агиухт надад тэгж ярьдаг байсан. Тэр үгээр би ингээ аавыг нөгөө төсөөлдөг байхгүй юу? Манай дуурж өгч ингэдэг байсан. Манай мөн нямд орч чинь, миний мөн нямд орч чинь өста хэртэй гараарч хүрмээргүй тийм сайхан хүү орж одоо хүргэн болж орж иржээ гэд одоо эмээгийн маань дүүн тэгээд тэгж хэлчихсэн. Тийм. Дандаа тэгж ярьдаг. Тэгэл аавч ер нь их цэмцгэр жолооч ч гэсэн өдөөсөө салерктай, тостой хуцтай явж исэн ер нь би бараг ер нь мэдэхгүй. Тийм байхгүй. Тэгээд аавын залуу нас бол угаасаа амар гоё. Ээж маань гэсэн аюу гоё нүрээ янзалдаг, нүрээ буддаг заяа. Тэгээд би тэр кашлангийн ухаал бас ээж нүрээ бутахаар урд нь гараа суучдаг байсан. Тэгээд ерөнхийдөө бас гоо сайхны жоохон будаж мудах ч юм ээжээс аюу эхлэлтэй. Тэгэл байхгүй огор нь будаж мудаал яг л хүүхд охтуудын зам гэдэл. Тэгэл ээж нөгөө нэг хувцмцын нөгөө нэг сайхан гар бас юу яадаг өмсдөг байлаа шүү дээ. Хасч масаалцтай. Айлгуудч өгдөг байсан. Тэгээ ерөнхийдөө яг би юу асуух гээд юм гэхээр ээж хоёр залуу насаа гой дурсаач. Анх хантайгаа яаж танилцсан. За тэгээ ээж хамгийн одоо таалагдсан нэг юм байдаг шүү дээ эрэгтэй үнийг. Яг юу нь таныг ингээд татчихв. Тэгээ байдаг үлгүүд нөгөө нэг юу хуурч өгдөг гэсэн шүү дээ. Тий 72 72-ны намар тоогийн баян самд очижсэн би. Тэгээд тэнд байжгаад бид нар одоо би нэг хотод нэг юун дээр барилгачдын соёлын ордон гэж байсан юм аа. Тэнд нэг бүжиг болдог. Би их залуу байсан юм чинь. Манай тэндээс нөгөө залуучууд ч очиод бүжигэнд орон энэ гэж юм шүү дээ. Хагас амьд хөгжөлтэй. Амьд хөгжөлтэй. Тэнд ч одоо дандаа амьд хөгжөлтэй байлаа шүү дээ. Тэгээд тэнд явж исэн. Тэгээд баянгийнхаа залуучуудаа очисон. Тэгээд баянгийн залуучууд яг тэр одоо найдан дарж гээд нэг залуугүй одоо хөшөө. Тэр тэгээд нэг хүнтэй танилцуулсан. Тэгсэн одоо ээжтэй шин танилцуулж исэн байна. Тэгээд тэнд танилцаад яг одоо залуу хүн гэдэг ч юм уу царай зөмрөд бас сайхан тийм гоё хүн. Эрэгтэй хүн чинь нүдэрээ дууралдаг тийм тийм гоё хүн байсан. Тэгээд нэг танилцаад тэгээ бүжгэндээ хэд бүжиглээ. Тэгээ салаад яг би мантрага бахангараа яваад тэгээ хотод сууд орсон суудаг байсан. Ээж хотод та болохоор мантр байсан юм уу? Тийм. Тэгээд шин тэгээ тэр үед чинь одоо та адилхан тэр машин техникээр үйлчлэгээ гэж байхгүй ганцхан вагоноор явдаг байлаа шүү дээ.
Тэгээд яг хотод байж байгаа тэр бас нэг хагас бүтэн сайдаар заримдаа би хот орно, заримдаа манай хань ирнэ. Ингээ уулзалдаа тэгээд майтад анх одоо гэр бүл болж одоо утас шүрнэс хүмүүс байдгүйс яадаг вэ? Хамаагаа бичдэг байсан юм. бичихгүй шүү дээ, одоо бичихгүй шүү дээ. Яадаг байсан. Зүгээр яваад яриад одоо тэдний талын хамаатан гээл болчдөг бах тий. Тэгээ яг тэр тал дээр тэгээ сүүлд нь яг нөгөө ханыхаа ах トゥ нартын мэддэг хотод болохоор манай дээр хадам майж гэж сайхан хүн байлаа. Одоо хамгийн том охиных нь хань. Тэгээ намайг одоо их хүндэлдэг байлаа. Тий. Тэгээ одоо тэр ээж бас намайг их хүндэлдэг учраас хүн чи одоо хүн наашаа харсан хүндээ бас их юутаа штэ. Эвэлтэй штэ. Гоё тий. Тэгээ залуу хүн болохоор тэгэл гэр бол болсон. Тэгээд гэр болсон тий. Тэгээд хадмууд их сайхан усуд байсан. Бага замж одоо байж байгаа. Одоо энд ингээд ээж маань 3 дүүн байдаг тий. 3 дүүн амьдардаг. Тэгэл сая ингээд аав ээж ирэхээр ингээд энэ 3 чинь эрхлүүлчихнэ. Авч яваал тойрол тэгэл эрхлүүлчихдэг. Намайг ингээд амжаад ингээд аваад явж байгаа тий. Тэгээ яг эднэрт бөөнөрөө бас ингээд нэг дор ингээд 4 5 удаа айл гэр болцсон ингээ байж гин гэдэг бол бас хэхэндээ дэмтэй зүгээр юм уу гэж би ойлгож байгаа. Ягаад гэвэл нэг янз бүрийн юм болоод одоо нэг амралт совилж байдгийн юм уу, амралтын өдөрч байдгийн юм уу, нэгэн дээр очиад уулзцгаачаад ярьж хөөж инээж өгрөөд сэтгэл санаа тэр үр хөвгдүүд нь хоорондоо ингээ уулзлаад байдаг бол надад их таалагдсан. Гоё. Тийм шүү дээ. Би ч одоо энд болохоор юу яадаг штэ. Гадаадад байгаа мэдрэмж авдаггүй шүү дээ. Яагаад тэгэхээр нөгөө эгчнэр маань, нахцууд маань байдаг. Тэгэл тэдвэртэйгээ ярьж хөөрөөл хүч энерги авчдаг байхгүй. Тэгэхээр ээжийн дүүнэрийг ярьжсэн халуураж авсан тий. За. Тэгээ аргагүй сая болохоор сая ингэж байгаа байхгүй. Нөгөө нэг одоо ээжийн хамгийн бага дүүн ирэх жил 50 хүрнгээ ярьсан. Энд байдаг эгч маань тэгсэн чинь наав яг өөрөөгөө тэгвэл би чинь одоо хөвших нь аргагүй юм байна штэ гэдэг. Тэрэн дээр өөрөө амар мэдэрсэн тий. Тэгвэл би ч одоо хөвших нь аргагүй юм байна штэ гэх. Тэгэхээр хүн ер нь айгуу гой сэтгэлгээ айгуу тийм залуу байвал зүгээр тий. Тий, ер нь насуу тоо гэж ярьдаг. Их олон төрлийн насаа бод хэлээд тэр нь ер нь сайхан. Тий. Юу хахад залуу нас чинь ер нь гоо штэ ер нь. Хөдөлгөөнтэй байсан яг тий. Юу хий чин тий. Тэгээд ерөөсөө ажлын төлөө явдаг. Тийм л байсан. Би юу нээж хоёрыг мэдээ орсон цагаас хойш нөгөө одоо амралтын үед бид нар ч бас хаяа хагас бүтэн бас ингээл бүр сайхан хөвтдөг штэ тий. Баяртай цай магаа хийгээл тэгээд бүрүүч хийж мэггүй. Яг тэгээд хөвчээсэн үг юм би амар ховор харсан. Ер нь амралтын өдөр гэлтгүүл ажиллаад явдаг байсан юм. Тийм, ер нь цаг завгүй хүмүүс л байсан. Тийм, зүгээр одоо юуны үйлдвэр ажилтай болоод энэ юуны албаны ажилтай усуудаар хагас бүтэн сайдар гэж амардаг л байсан. Бид нар тээврийн хүмүүсүүд тэр амралтыг мэдэхгүй шүү дээ. Хагас бүтэн сайдар гэж мэдчихгүй. За үнэхээр яг нэг хурж ирээд нэг ажлаас ирчгээд нэг оройн сайхан гэртээ хоолнд цагаа идж уучаад ингээл байж ингээл маргааш дахиад нөгөө ажилдаа явдаг. 2 хоногор 3 хоногор явж үргэлж байдаг. Ийм л ажилтаа байдаг байсан. Тэгээ хүн болгон маргаж ажилтаа байсан дөө тийм. Ээж ажилтаа болохоор шүү. Ээж минь болохоор нөгөө нэг юу шүү дээ халдвартай юм одоо халдварт. Тий халдвартай больниц гэж байсан тий. Тэр халдвартай больницын тэр 13 дугаар тасаг гэж тэр халдвар судлалын шарын хос тас гэдэг юм байсан юм аа. Дандаа шарлсан хүмүүс тий. Тэнд цовлогч цовлогчаар 10 хэдэн жил ажилласан шүү дээ. Тий. Тэр үе муу амар гоё идэг шүү дээ. Тий. Тэгээ сүүлд нь багангаад очиж цовлогчаа хийсэн. Багангаад бол одоо багангаа нэгдсэн юм л цовлогч хийж байгаа тэдвэртэй гараад тэдвэртэй гарсан. Тий. Тэгээ сүүлд нь мөнгө бүсийг үзлээ тий одоо тэгээ. Тий. Одоо яг 10 жил болсон байна шүү хоёулаа. Тий. Айгу хурдан байна. Нэг мэтгэд л 10 жил болсон байна шүү дээ. Ээж энэ гоё зан чанараас нэг ганцыг
дурдвал танд юм яг юу нэг нэг байдаг вэ? Нэг зан чанар байдаг шүү дээ. Манай айн чинь юу байсан юм бэ? Тэр одоо улсууд хүүхнүүд одоо олсохон янз бүрийн ховж энэ тэргээд нэг тиймнүүд ярьдаг тэрэн тэгсэн гэн эндэн гिचлээ. Тэр ховж асуудал бол ерөөсөө ярихгүй. Юу тэр одоо тэр манай ажил дээр тэгээд тэр ингээд хүм муулсан тэр ховлсон тийм зам байдгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө бид чинь би хажуудаа тийм хүнтэй байгаа учраас надад бас тийм хүм муулах тийм дараа нь тэгсэн юм уу гэж ховжгийн асуудалд бол өстой байхгүй. Тэгээ одоо тэр сайхан чанар нь бас надад үлдсэн. Тэр хүний хажууд байсны хэрэг бол одоо тэр л байх гэж би боддгийг. Тэгээ сайхан чанар бэлдээ юм. Хүнсэг тийм хүн чанартай, хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Тийм зан чанарыг нь авчаасаа гэсэн юм байдгүй. Хов яа. Тийм. Юу н олон долоо юм яриад. Олон долоо юм ярихгүй нөгөө юугаар бол одоо гүдсэн тийм шудраг тийм л хүн байсан байл. Хүмүүнтэй хэрэлдэж байхгүй одоо янз бүрийн тэр чи юм уу тэр юм уу инглээ тийм янз бүрийн тэр муу яриа бол ерөөсөө ярихгүй тийм хүн байсан. Тийм биш үү? Тийм. Нэр надад өгсөндөө одоо аав чи ингээд тэгээд гэж өртөөсөө ер нь юм ярьж байгаа юм байна. Юу ч ярихгүй. Тэгэхээр мэдээж гэр бүлийн хооронд асуудал байсан л байна. Тийм чи намайг тэгсэн тэгээ нөгөө ээж мөчтэй очиад дүүнэртэй очиад ингээд дүүнэртэй янз бүрийн яриад ингээд тийм бол ерөөсөө байдгүй. Тийм сайхан гүндүүг сайхан Монгол өсгөө байлаа да. Тийм. Яг тийм байна. Сайн бодсон ч яг тийм биш. За юу яа. За хань жилтэй болоод хамгийн анх аа болсон мэдрэмжээсээ яриулаа. Хамгийн анх юу ямар хөвгтэй болоо гэж боддог гэсэн бэ? Яддаг байсан байх. Ер нь эрэгтэй хүн чинь одоо миний л бодол. Эрэгтэй хүн болгон бараг тэгж боддог л гэж боддог. За хүү гараасай гэж. Их хүн болохоор охин гараасай гэж боддог байх. Тийм ээ. Тэгэхээр би бол анх манайд одоо манай хүү хамгийн том ихтэй хүү гарсан. Одоо тэр хүүдээ айгүй их баярлаад зэгтэй. Би ч одоо ийм төрөв гаасны ийм нэг дэвид нэг төрөвхөд ажилладаг байсан шүү дээ. Тийм жижиг юм хүнээр хийлгээд тэгээд хажууд нь одоо төрөв нөгөө уут нөгөө тамхины уут тийм хоёр юм хийлгээд тэгээ нэг шагаамага зүүцсэн. Тэгээ нөгөө ээж чинь эмгэгт байж хаад хүүхдээ харчаад нөгөөтгөө үзүүлж байгаа байхгүй. Тэр нь юу ямар ч үстэй. Гэхдээ яах вэ нөгөө хүү төрчөөд одоо би хүүдээ ганц тамхи бэлдэж шүү дээ. Бид энэ үнэг ажилласан гэж ярих юм бол гэсэн чинь ганц тамхи бэлдэж байгаа байхгүй юу? Тэгээ үзүүлж байгаа тэрийг. Тий. Ганц тамхи бас бэлддэг байсан юм тий. Үгүй одоо яах вэ? Тэр миний санаа байсан одоо хүн болгон бас нэг хөөтэй болчихоор бас нэг юм бэлдээ. Тэгээ уурга бэлддэг тэр модон. Тэгээд одоо яах вэ? Үнэгийг бол тэр одоо хаашлаа зүүдэг тэр бол Монголын яс. Өнгөчлөх юу яахаас нь яа сэргийлнэ гэдэг байсан. Тэгээд би бол хүүдээ тэржсэн. Тэгээ хүүгээ анхныхаа хүү гарч ирэхэд одоо би шинэ ширээ сандал одоо тэр мужаанаар хийлгэн штэ. Мужаанаар хийлгээ тийм. Тэгээд одоо нэг юм ширээ хийлгээ. Тэгээд нөгөө эрэхт нь очиад ирээд тэр чинь нөгөө ширээн дээр ингээд эдээ бодаага засаад за ингээд хийсэн. Тэгээд би одоо тэр ширээг би хүүдээ энэ баахангад ирсэн хойно өгчээсээ одоо байгаа тэр нэг яг өөртөө адилхан ширээ байдаг тийм адилхан настай одоо өөрөө агуу тэр ширэндээ хайр 51 хөрчээ шүү дээ одоо манай хүч том тийм тэгээд тэр ширээ одоо нэг тэр их сайн мужи хийсэн юм шиг байгаа маа тэр үеийн мужаан гэж мундаг үжи тэр аймаа нэг том барвайсан биш айгүй юм тойрхон хөлтэй тийм гэр юм шиг тийм үлдээ тийм шиг энэчтэй одоо дараа дэвдрэх хэрэгтэй гэсэн одоо хүртэл байсан тэр дээдлийн банаар нь бол одоо манай тоон байдаг тэгэл дээр нэг гуйрал маах бүх юм байдаг тийм стай бүх тийм ширээ одоо байгаа штэ тэр ширээ тийм юм байна та тэгээ хүүхдээ болохоор аав хүн бол мэдээж баярлдгийг та тэгээд яаж ийсэн уужсэн үү найзуудтайгаа тэр үед яг одоо яаж тэмдэглэжсэн тэр тэгээд хүн
бас нөгөө шинэ хүн төрчөөд гарч ирэнгүүт чинь бас юу одоо нэг олол орж ирэхгүй шүү дээ. За нэг дор хаяж гадуур ээж нүдгэдэггүйгээр байхгүй тийм юм нэг байхгүй. Тэгээд 14-өөс сар болж ээж одоо найс нөхдөд чинь орж ирнэ шүү дээ. Одоо ч юм бол яг хэвээр бараг эмнэлгээс нь гарахтан тавих гэж яваад тэгээ замдаа архитаар өтөж очиж архитаар за ингээл байд юм шиг ба зарим зүгээр сайхан байна. Цаавар гэж бодож байгаа. Тэгэхээр би бол тэгж нэг харагдаж яриаг. Яагаад гэвэл нөгөө хүүхдүүдээр одоо олон хүн оруулах дурггүй. Тийм байсан. Яг тэр инкрэлжил байгаа юм л. Тийм нэг доо 22 анх хэдэн настай даа болсон? 22 настай даа болсон. Тийм. Тэгээд хүүгээ тэгж та тэг өөрөө нэр хүчээсэн үү? Өөрөө нэр хүчээсэн үү? Ээж хүчээсэн үү? Өөрөө нэр хүч. Тийм. Дунд хахад бас өөрөө нэр хүчээсэн. Тэгсэн. Манай хоёр ах чинь 2 жилийн зөрүүтэй лөө. Жилийн зөрүүтэй. 2 насны зөрүүтэй. Жил гарахгүй зөрүүтэй. Арай 2 нас хүрэхгүй зөрүүтэй. Айгүй ойрхон ингэ гисэн гарсан тий. 2 дэсгэн байдаг ш. 2 залуу байжээ. Тий. Тэгээд дондох маань бас эндцээ. Тэр одоо эндээ бас яг бас 5 жил болцсон бай. Бас л тий. Одоо энэ 5 сард бас 5 жил болж байгаа. Тэгээд за хүний жаргал завлан гэдэг чинь тэгэл жаргалын ажгаар зовлон байна. Тэгээд хамгийн одоо хэцүү юм бол хань ижлээ алдах. Тэгэл байд юм дөө. Өөр хүүхдээ хань ижлээ алдах шиг хэцүү юм бол байхгүй. Тэгээ хорвоод яхав. Тохиолдох ёстой юм чинь мөнгө гэж бай мөнгө ус гэж байхгүй юм чинь тэр байх ёстой юм. Тэрүүн дээр харин жоохон төвчээр шаарддаг юм ажил би зүгээр жаргалан завлан бол одоо ингэж үйлж ингэж явдаг учраас хорвогийн жамсаар одоо тэгэл болдох юм болоод явж штт ер нь тийм үзэстэй болоод үзэж байгаа. Тийм үзэстэй болоод үзэж байгаа. Тийм юм байдаг юм аа миний амьдрал одоо тэгээ. За тийм байна дамны хөө. За хоёр хүүтэй болсон чинь юу гэж бодсон та нэг охинтой болчихсон гэж бодож байсан. Тэгээ хөлшин тэгдэг юм байлээ. За яа одоо нэг их нарыг нэг гараас нь хөтлөж явах нэг эмэгтэй хүүхэд байвал гэж боддог байхгүй. Тий. Тэгээс хоёр хүү дараалал гарцсан. За хоёр хүүтэй. За одоо нэг эмэгтэй гарчихвал гээл. Тэгээс тэгээд гасаа охинтой болсон мэдрэмж хүүгээс юу ямар байсан? Тэгэхэд охинтой болоход бол би маш баярлжсэн зөө хараад байсан. Зөө хараад модондоо явчихад тэр чинь энэ чинь 81 оны цагаан сараар шинийн 3 төрсөн. Тэр 2 сарын 7 шинэлж явж байхад л баг хөвжсэн гэдэг шүү дээ. Шинэлэх гээд ингээ байж ах шинийн 3 яг шинэлцэн хойнохгүй шинийн 3 гэдэг чинь. Тэгээ 3-нд өвдөө тэгээ зүү хараагийн эмнэлэгт очиад төрсөн. Тэгээд сэлэнгийн зүү хараа төрж мэндэлсэнтэй. Тэгээ охин гэхээр одоо маш их хайрлаж ирсэн. Тэгээ би одоо өөрөө нэр өгж чадахгүй. Тэгээ одоо миний доор байдаг яг миний удах эмэгтэй дүү манай хөргөн гамболд гамбаач нь ирсэн охинтой болсон гэж бас тэд нар ч гэсэн бас охинтой болчихсоо л гэж бодож ирсэн шүү. Тэгээ гамбаа ирээд охинтой ирсэн нэг бэлэг авчираад. Тэгээд нэг хоёр хондгийн. Чи гамбаад хэлсэн юм. За чи нэг нэр хайрлаарай. Тэдний ч бас 3-4 охинтой шүү дээ. Тэгээд чи нэг нэр хайрлаарай гэчээ би тэгээд нөгөө ажилдаа явчих. Охин хоёр нь гарцсан байсан тий. Тэгээд нэр хайрлаарай гэчээ явсан. Тэгээд би яг өдөржигөө явж байгаа л ороо ирнэ шүү дээ. Модны зам гэдэг чинь тийм амар биш. Тэгээд ороо ирээ. За яасан гамбаа гэ. За болоо байна гэдэг. Тэгээд 2-3 хонцлаа. Гүчи одоо нэрээ өгөөч чи юу аас их боддог нэр байна хатах чинь бид нэр яг тоглоомч гэсэн. Тэгээ орой хоол идээд нэг шараа болоо гэсэн юм 4-5 цаг ба 7 хонжиж бод. 7 хоног бодож иж өгсөн гэдэг. Тэгсэн чи харин үгүй одоо чи өгөө одоо яг тэр орж исэн нэрээ л өгч юм. Би тэгдэг байхгүй. Тэгээд байсан. Тэгээ хаалт байсан. За инг тонгодог гэдэг.
Хэс. Тэгэл ингэ тоглох гэж нэр өгөөл. Харин тэрүүдээр харин би тэр нэг ганц нэг юм хавааж уусан да. Нэрээ өгчөөл. Одоо тэр чинь хотоос ирсэн байгаа шүү дээ юм бас. Манай тий аавтай яг үе те. Тэг үе. Гэхдээ нөгөө миний дүүтэй суусан болохоор намайг нөгөө ах гэдэг байхгүй юу? Цагаан сармаар одоо над өмсүүлнэ шүү дээ. Тийм байсан. Тэгээд харин тэгээд нэр мэрээ өгөө нэг хоолцоо болоод ганц хоёр шил арих уугаал. Тэгжсэн да. Тийм шүү дээ тий. Гамбаа ах маань харин надад нэр хайрлсан. Тийм гамбаа тий. Нөгөө сонсчоол сайхан санагдчихсэн нэг гамбаа ахтай маш их баярлж явдаг. Тийм сайхан нэр хайрлсан. Тэгээд ингээд одоо эрүүл саруул үр хөөхөд ингээд ажил амьдралаа гараагаа тэгээд ингээд сайхан явж тэгээд сайхан нэр хайрлсан. Баярлалаа гэж би дандаа хэлдэг. Өөрт нь ч гэсэн хэлж ийсэн. Тэгээд хүний нэр гэдэг бас айгүй учиртай. Учиртай. Тэгээд ер нь тийш нэр гэдэг чинь маш учиртай юм байт юм байна. Тэгээ гамбаа гараахында нэр хайрлуулж тэгээ одоо сайхан явж байна. Тий. Тэгж байлаа. За одоо тэгээ охин том болоод хүн амьтантай танилцаал нэг харам дагуулж ирээл танилцуулаад юу яаж ийсэн шүү дээ бэр мэр гуйна гээл нэг буу юм болоо тий. Тэгээ яах учраа мэдэхгүй. Тэр бүжинжээс нэг бэр одоо тэгээ нэг залуутай ирсэн тэгэл тэгжсэн. Нэг жижигхэн шампунсан залуу байсан. Тэгээ хаана бас сэлэнгийн төв төрсөн. Тэгээ манай нөрөж. Тэгээд хэлсэн тэгээ гайгүй залуу юм шиг байсан. Тэгээд бэр гуйх болдгийн. Тэгээ бэр гуйхаас өмнө манай хотод бас манад иржсэн л да нэг удаа танилцсан. Хоёр удаа ч ирлээ тий. Тэгээ би бас очиод ингээд бас ингээ орж гад сэлэнг рүү би очдог. Хоёр удаа очсон. Тэднээс хоёр удаа ирсэн баха. Тэгээ яг одоо нөгөө цуглах хайраа идэж байгаа л тэгээд ярьж хөөрөл ингээл байдаг. Тэгээ сайхан танилцсан их дохны сайхан улсууд байсан. Тэгээд за охин гоё шүү, охин гуйлаа шүү гэл. Тэгсэн тэгээ нэг өдөр ороод ирсэн дээ. Тэгээ охин гоо би чинь ширэмээрээ засаагүй байжээ. Тэгээд охин гуйлаа жаахан тэгэж байгаа. Яс юм да тэгээ. Жаахан тэгэж шаргонж байгаа. Тэгээд шаргонолж байгаа. Тэгэл хадгийг аваад. За тэгээ ширээ болдог ганцаа. Тэгээд нэг сайхан тантай сайхан найрлцгаагаал. Тий. Тэгээд миний охины чи одоо айдын хүн болгож ийн гэж тэнд өгөөд. Тэгээд тэдний бэр болсон доо. Тэр манай хөргөн болоод одоо Наранбаатар маань. Ингээд ингээ 20 гаруй жил болсон. Удцсан байж тань тий. Тэгэхээр бол хүний амьдрал гэдэг чинь ерөөсөө дорол юм дөө. Нэг мэд. Одоо ингээ бодоход бол саяхан санагдаад байгаа шүү дээ. Тэгтэл одоо ийм амархан дорой болчих юм байна. Амархан байна. Тий. За айлд мэдээж охиноо өгөх жоохон хэцүү л байдаг гэсэн. Айлд хэцүү. Одоо уйлаад байх хэцүү. Одоо ер нь бол бас гардаг юм даа гардаг. Тэгээ яагаад гэвэл нөгөө ганц охинтой хүн чинь бас их юу юм бэ лээ. Жоохон харам маягтай. Охиноо ингээд яадаг бол одоо ингээл тийм ээ. Тэгээ одоо анх танилцсан хүнээс нь ямар яах ч үгүй. Одоо тэр сайн хүн таарсан гэж одоо бид нэр өөрсдөө тэр чинь хоёулаа үзэл сайхан зүйлсүүд байна гэж сэтгэл ингээд нөгөө юм сайхан болохоор чинь тэгээ өгч байгаа шүү дээ. Ээж хоёрын хувьд болохоор би бас ингэж боддог шүү дээ. Одоо л ингээд бодоход айгүй баярлж явдаг байхгүй яа. Тэгэхээр хүн чинь ингээд нөгөө хүнтэй суугаал ингээд зарим нэг хэцэгчүүд чинь тийм юм инглээ тэглээ үгүй барай гэх ингээд нэг өөчлөөл голоол ч юм уу юм болг юм байл та. Ээж хоёр юу ч хэлээгүй. Юу ч хэлээгүй шүү дээ. Яг болж байгаа л тэглээ. Тэгээ болно гэвэл яах вэ? Бүр тийм нэг удаач нэг за тэр чинь ийм үү гэж ер нь хэлдэггүй тэгээд миний сонголтод бас амар итгэсэн баг л та. Тэгээд тэрэнд нь авах баярлж идэг юм бас нэг миний сэтгэлд бас нэг юм хийсэн бол бас хэцүү шүү дээ. За анчтай бүтэхгүй хүн байдаа гэж бас бодсон шүү дээ. Даав нар юм хэлчихдэг. Тэгэхээр тэр нэрэнд нь бас авах баярлж идэг. Тэгээд бид нар ч болохоор тухайн үед яа гэдэг нь
хоёр талаасаа бид хоёр ч юуж байхгүй. Тэр хоёр талынхаа ээж аавын дэмжлэгтэй л айл гэр болж байгаа шүү дээ тий. Би оюутан манай хүн нөгөө ажил хийдэг тий. Барилга ингээд ерөнхийдөө хуваараа ингээд юмаа хийгээ явчихдаг болохоор нөгөө цалин мөнгө яг тогтмол биш болохоор ингээд мөнгөтэй үе байна, мөнгөгүй үе байна. Тэгэл тэр болгон ч бас юм үзэн штэ. Тэгэхээр тиймэрхүү үед нь болохоор тийм шүү, ийм биш үү гэж хэлж яриаггүй болохоор тэнд нь бас сонь баярлж байдгийн. За тэгээд нэг юу яасан штэ. Жирэмсэн болчлоо гэл би нөгөө бас нөгөө ээж аавырт хэлхээсээ бүр ингээд айгаал. Том хүүгээ айгүйх нууш нуужаал аав орой ажилласаа орж ирэхэд нь хэллээ. Аав гар нүрээ угаагаал зогсож ирсэн. Гэсэн чинь ээж хэлсэн байсан юм болоо. Тэгээд би нөгөө аавч би өөрөө яг хэлээг байхгүй хамаараа. Тэгэл яг аавд хэлдэг аав би ингээд өнөөдөр үзүүлсэн чинь ингээд жирэмсэн байна гинэ 2 сартай байна гинэ гэлээсэн чи гар нүр ангил гоц хөрхөн ингэж хэлсэн тийм үү тааш тийм аав нь бүр боожготой үг зүүдлээд ирсэн юм гээл яг тийжсэн шин надад санаж байна уу үгүй санахгүй тэгжлээ би бүр боожготой үг зүүдлээд ирсэн ойр наа чин түлээ боожготой үг ингэ амар баярлж хүлээж авсан би тэгэл нэг санаа амарч ирсэн шүү дээ амар санаа ээжд бол би угаасаа ингэ хэлсэн баг шнаа тэгсэн тэгээд аавдаас нэг хэлгээсээ нэг санаад зовоод одоо 23 таа шүү дээ 23 таа байсан. Тэгээ нэг 4-р курс оюутан би сургуулаа төгсөөгүүдэл жоохон тэгжсэн юм шиг. Тэгээд анх өвөө болох нь гэж мэдсэн. За тэгээ хүүн гарч ирсэн. За өвөө болох мэдрэмж болох мэдрэмжээс ер нь ондоо байдаг юм болов яг юм бол тэр яхаа ер нь одоо хүүхдүүдээ аль болохоор би бол одоо хүүхдүүдээ эрхлүүлж ил байсан. Эрхлүүлдэг. Тийм биш. Тэгээд яавч өстой чанга дуурч үзээгүй. Тэгэхээр юу юм бэ? Зэмлж үзээгүй. Ач зай гарна гэхээр ерөөсөө хүн чинь айгүй баярлдаг юм байж та дотор. За та ямар хүүхд гарах вэ? За нэг ямар ч гэсэн ач зайтай болох юм дээ. За ингээл бас баярлж илээ. Тэгээ хүү гарсан чинь бүр их баярлсан. Тэгээ одоо энэ чинь тусад нь бодлогын өрөөнд тусад нь тавьчихал дуурахгүй шүү дээ. Галын зээ гэж. Галын зээ гэдэг. Тэгээд зурс мөртэй чинь дуугаан цолгаал эднэрээс шүү. Тэр хаалга мад зөөлхөн хаа битээ нэгээр яваад таа. Тэгж л хөндлөдөг байлаа шүү дээ тий. Энэ хоёр бол нуруу нуусгүй болтгоо. Тийм. Тэгэхээр хүн охинооч зээтэйч болдог, ачтаач болдог, ацээтэй хайргүй аав ээж гэж байхгүй баг. Тэгээд хүүхдүүдээс илүү л хайрлаад байгаа юм шиг байдаг. Тэгээ би тэгжсэн юм. Би одоо ачаагаа усшил би одоо жигтэйхэн хайртай юм аа. Би энэ хүүхдүүдэд хайрлж л өсгсөн хүнтэй гэсэн. Манай тэр нэг хүн тэгжсэн. Үгүй харин тэгдэ өөрснийхөө хүүхдүүдэд хайрлсан мөртлөөс илүү хайртай байдаг. Ачаатай ерөөсөө илүү хайртай байдаг ингээд тэгжсэн. Тэр үний юм байлээ. Тэгэхээр эмээ өвөгийн хайр ер нь эрхлүүлсэн тэр нь бас нэг буруу бас байдгүй хаа тэр болгон тий. Дэлхийн балаа болно энэ одоо яана гэл хүртэл надад хүртэл хэлжсэн юм бэ. Одоо энэ хүүхд чи яана ирэх юм балаа бол. Тий. Яана гэл хэлжсэн юм бэ. Тий. Тэр эрхлснээр нь батхгүй байх. Тий. Тэр бас зөв эрхлүүлж штэ. Зөв эрхлүүлж штэ юм шиг. Тий. Тэр чинь тэрийг зод нүдсэн юм байхгүй, ширүүг дуурсан юм байхгүй. Тэгээ манай хүн юм яавал ингэж болдгоо гэж хэлдэглээсэн ба. Тэгээд мөрөөрөө тэгээд нөгөөдгөө хайрлаа тэгээд ингээд хайрлал яваад. Өмөрөл ээжээс баг өмөрөл ээжтэй хам байгаал юм. Өвөө одоо бүр тийм байсан шүү. Чихтэй байсан шүү дээ. Тий. Одоо тэгээ том залуу болж тээ. Одоо 20 настай том залуу боллоо. Би 3 настай байхад нь өөр дээр авч явж байгаад хамаалтанд намаас явдаг. Тэгээд нөгөө хүүхдээ өөрөө байрал сургаж байгаа. Машин байруулсан. Тийм машин байруул. Тэгээд шараа замдаа ингээд явна эхлээд ингээд хамаагүй мушгаад ингээд. Тэгээд 3 өдөр явсан чи хөөхөн замаа оноод яваад идэг болсон шүү дээ. Тэгээд 3 настай та миний өөртөө сууж одоо жолоо барьж үдсэн хүнтэй. Тэгээд жолооч өвөөгийн гараар орсон гэж. Ер нь машин барих аягүй сонирхолтой тий. Тэгэл ер нь 6 дугаар ангид хөлн хаазан дээр арай хүрдгүү хахад л аав нь суулдаг, өвөө нь суулгадаг.
тэгээд тийм байсан. Микр ингээ бариул. хээр Босоогоор ингэчих тийм. Тэгээд тал зам дээр юу нэг бариулдаг байсан шүү дээ. Тэгээд сургасан да одоо тэгээд жолоочулчод энд чийхэд жолоочулаад одоо сургуулиудаа машин тайлтах гэдэг шүү дээ. Одоо сая өвөөгөө ийтэйс наваад ингээд явж байгаа. Тэг үйлчлэл яваад байгаа. Ямар хасаад одоогүй энэ жоох ингээд байсан да одоо тэгээд жолооч болгоод өвдөө суулгаж байсан. Тэгээд одоо ийм том болчихгээд бид нэр ярьж үлээ. За өвөө болох мэдрэмж бол гоё байх л та. Одоо бид хоёр эмээ өвөө болоог болохоор мэдэхгүй л байна л та. Мэдэрнэ. Одоо бол хүүхдүүдээ л хайрлаад байна. Хүүхдүүдээ л инкрилээд байна. Тэгэхээр өөр юм гараад ирэхэд ихтэй хайрлаа та. За тэгээ одоо ер нь ингээ нас яваад ах тусам ер нь танд ийм бодол байдгүй. Залуудаа нэг тэгж яахгүй дээ, ингэж яахгүй дээ ч гэдэг юм тиймэрхүү бодол ер нь орж ирдэггүй. Үгүй яа тэр нэг хайхтар тийм харамсалтай юмнууд бол орж ирдэггүй. Аа. Яагаад бол одоо тэр нэг харамсаад байхаар ч юм хийж байгаагүй байх нь ээжтэй чинь ч одоо энийг тэгж тэрийгэ тэгж явахгүй ч явдаа хөрх юм энийг ингэж явахгүй явдаа гэсэн тийм янз бүрийн тийм юмнууд байгаагүй юм байна гэж би бодоод байгаа сүлд. Тэгэхээр одоо цадтнуудад одоо ингээд яаж ийсэн хөтөөгач одоо юм амьдрал янз бүрийн юмнууд харагдаж шít. Тэгэхээр би тэр бол нэг тийм аймаар одоо би үүндээ яхад тийм юмнууд хийж байгаагүй юм байна даа гэж би боддгийг. Өгч нэг яг юм гайгүй л байлгаж яасан юм байна. Одоо тэгээд тэрнээс хүнд одоо бас муу юм хийжсэн үгүй тэрийг тэгчихгүй яа гэхгүй яа гэсэн бодоод орж ирэл. Гэр бүлийн биш зүгээр өөрийнхөө тал дээр зүгээр нэг тийм сурчихгүй нэг бол нэг тэгчихгүй дээч гэдэг юм. За тийм батбаар байхгүй дээ. Тань гой хоол хийгээ сурчдаг гэж боддгоо юу? Залуудаа амар гой хоол гэрэл хийдэг гэсэн тий. Тий, хоол мол хийдэг гэсэн. Одоо хантай болчихоор чинь ээжийг төрж мөрцөн байх чинь аялаан цайны цагаар орж ирэл. Тэгээ хийнэ шалаа угаагаал хоолоо игээд гардаг гэсэн би сонсч байсан. Эрээ ажилд бол би бас хийдэг байсан. Гардаг гэсэн. Амар ажилтай л гэж би сонсоод. Тэгээ сүүлдээ одоо жоохон тэгээ аргагүй л дээ. Гөгшрөөд ирэхээр чи гөгшөрч явахадаа төч мөч хүрээд ирэхээр чи ээжийн гарыг хараад тий. Нэг хүний гар харна шүү. Оймсож болохоо бич. Тэднес чинь бүр ингээд бүх юм хийгээд бүх юм. Ямар хас би тоо нэг авдар бодлаад ингээд гүчийн гарч нь авдарнд байх юм. Толгой шин над руу хараад байгаа. Тэгэхээр чи яаж олох юм бэ? Хөөе тэр хаана байгаа юм бэ гэдэг ингээд тийм юм хаана байна л. Тэр ер нь яг 40 гараал хүмүүс ярьдаг юм. Тэгэхээр нөгөө ханыхаа гарыг хараад сурцсан юм чи ерөөсөө тэр харин тэрүүн дээр одоо нэг ганц одоо ингээд сүлд нь аль нэг нь ингээд яасан үед бол жоохон тэр жоох хэцүү эрэгтэй хүнд бол бүр одоо би чи өөрөө нэг юм олохгүй юм хаана байсныг мэдэхгүй за нэг тийм асуудлууд бас юм би ер нь байсан байж юм болгоно л бай. Тийм юм бол тийм тэгээд ер нь бол айхтар тийм цаагаад зүтрэж ирсэн бол байхгүй шүү. Би болохоор аав яагаад энэ асуултыг асуусан бэ гэхээр аав ингээ ойрд ингээд байгаа байхгүй. Англи хэл сурах гэсэн. Англи хэлний энэ сургалт байх энд суул одоо би сурах болов гэдэг айгүйрхэн тэгээд байгаа байхгүй юу. Тэгээ чех хэлний бас нөгөө нэг хідэн үг ингээ бичээд тавцсан ингээд юм ингээ сурах тийм ирмэлцэлтэй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр би ингээл юм ярихгүй ч гэсэн ингээ сонсоол ахаар за ер нь хүн хөвгтлээ суралцдаг юм байна да гэж бодсон. Тэнгүүд би аавыг тэгж хэлэнгүүд би бас өөр дөр бодож байгаа байхгүй юу. За нэр би одооноос нэрээ сурахгүй бол бас ингээл те 60 гарцаа 70 гарцаа байна. Сурахээс ингээд явах юм биш үү гэд бас бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм суралцах бас аюул хэрэгтэй юм шиг байна те. Даяасангаа одоо үед бол англи хэл яагаад англи хэл сурах юмсан гэж боддог маань ядаж одоо нэг ойр зүрийн юм ингээ ярьцдаг болчвол одоо найз цаашаа ингээ ирж очих тийм ээ энэ тэнд ингээ гадаад дотоод туслаач би ингээд ойр зүрийн тэр хотод очсон юугаар одоо замаар орж аль юугаар нь суух уу надад туслаач гэдэг юм уу тийм ээ тэгээ ядаж ингээ туссан хүнтэй баярлалаа гэд хэлчих юм. Одоо тэгээ аав завтай ба гэртэй байгаа юм чинь. Тийм ойр зүрийн хэлтэй болчвол хүн ер нь илүүдэг. Тий.
гэж бодоод одоо тэгээ сүүлд нь бас ихээ сурах гэдэг юм шүү дээ. Залуу байхад тэр англи хэлийг сурна байна. Тэр янз бүрийн юм байхгүй шүү дээ. Аав юу энэ жоо орсоор ярьчих гэдэг орс школтой байсан болохоор Тийм орсоор зарим чигүүчүүд ууралж байгаа юм дээ толгоос гэсэрээ. Тийм. Ууралж муурлах байгаа юм дээ. Зарим нь орсоор юугаар ярина орсоор ярьдаг юм аа. За таны бодлоор юу шүү дээ аав гэр бүл болоход юу хамгийн чухал зүйл нь яг юу гэж боддог вэ? Яаж ч юу гэр бүл болно гэж боддог вэ? Гой гэр бүл болохын юу юм? Гэр бүл гэдэг чинь хамгийн чухал зүйл нь юу? хамгийн чухал зүйл нь хоёр биендээ хайртай байх хэрэгтэй. Хоёр биендээ итгэлтэй байх хэрэгтэй. Хоёр биендээ сайн байх. Ерөөсөө тэр хоёр хүн нийлээд суусан цагт тэр амьдрал бүх юма хоёуландаа зориулж байгаа. За тэгээ үр хөвгтэй болоод тэгээд үр хөвгтэй зориул. Тэгээд одоо өөрснийхээ төлөө явах учраас ерөөсөө гэр бүл дотроо л одоо маш сайн байх. Бие биендээ Тэр айлын ир юм хоёр төрний хоёр сайхан төвшин улсууд чи их төвшин амьдрал шүү дээ. Тэрнээс одоо хэрэлдэж ядраа тэгээд ингэсэн тэгээд нэг салж чадахгүй байж чадахгүй тэгээд нэг хачин юмнууд яваад байдаг шүү дээ бас. Тийм байж ерөөсөө болохгүй байхгүй. Хэрв тэр хайртай дуртайгаа суусан бол хоёулаа хайртай дуртайгаараа л тэгэл амьдрахын төлөө, ажиллахын төлөө, өөр хөвгтөө өсгөхийн төлөө, сурахын төлөө ерөөсөө бүх юмдаа хоёулаа тэр нэгдсэн байх. Тэгжээж л өөртөө л тэгжээж ааж байгаа. Тэрнээс биш хажуугаас нь дондоос нэг залуу орж ирээд хөө хоёулаа суучаал. Гэхдээ би энэс чинь дээр амьдрий. Одоо нэг янз бүрийн байдал байдаг. Тийм бол байх. Ягаад гэвэл гэр бүл болцсон, батлуулсан, аав ээж нь зөвшөөрсөн ийм усууд ч одоо өөрснийхөө төлөө хоёулаа цуглаж зүтгэх. Нэг бий бол. Ер нь нас ихад удаад ирэхэд өгчүүр чинь тэгдэг штеп. Оо бид тэр бол одоо нэг бий болцсон хоёроо гэж ээж аав хоёр болцоо гэдэг ч одоо гэж. Тэгэхээр бие биендээ ээж аав нэгэнд нь аав байх нь шүү. Ийм яг ээж аав нь нөхөж очдог тийм. Залуу байхад бол яах вэ тэгэл ээж аав байх болохоор. Тийм ээж аав болохоор тэр санаанд орох. Хоёрдугаарт амьдралын төлөө явчихна. Тийм бидний үед ч юм бол одоо ажилгүй хүн байдгүй байлаа. Бүгдээрээ л одоо цэвэрлэгчийн хийн одоо дарга хийн тэгэл донд ямар л ажил байд хүн ажлыг голдгүй байл шүү дээ. Одоо ч юм бол одоо баахан дээд сургууль төгссөн сууд одоо тэгээ юу ч байдаг юм. Тийм л байх. Тэгэхээр за сурах нь бол зөвд. Тэгэхээр ерөөсөн тэр амьдралыг одоо зөв авчихын тулд яах гэж тэр хоёр хоорондоо суусан тэрний төлөө суусан. Хоёулаа адилхан зүтгэх хэрэгтэй. Тэрнээс би тийм ажил хийгээд гэсэн чи ийм хөвгөн сууж гэдэг юм одоо тийм ялархсан биенийгаа юу яасан тийм юм бол ерөөсөө хэрэггүй. Ядарсан адилхан ядарна, зовсон шиг адилхан зовно. Байцсан хоёулаа адилхан амьдрал сайн явал хоёулаа сайхан л явна. Тийм гоё байх хэрэгтэй байхгүй. Тэгээ миний хоёр хүүхдүүд харин амьдрал нь бол хоёулаа хоёр үеийн хөндлөд гоё байд юм байна гэж аав нь дотроо бодож явдгийн. Тэгээ одоо ингээд сайхан дөрвөн бандтай ингээд одоо ингээд сайхан байна шүү дээ. Одоо төрөв чинь одоо 90 цент төрчээд ингээд сургуулаа төгсгөөд байж байна. Тийм юм байна. Энэ үүдэг удаан амьдрах тусмаа л улам амьдрал чинь ингээд амттай болоод идэв санагдаад байгаа байхгүй юу? Анхандаа бол ингээд түүхий байгаад байгаа шүү дээ. Одоо бид чинь жимсээр бол ингээд боловсрол яваад байгаа байхгүй тий. Нар яавал яадгийн салхи орвол яадгийн маргааш нь тэнгэр цэлмүүл яадгийн ингээд бүгдийг ингээд мэдээд байгаа шүү дээ. Тэгэхээр өдөөсөө яг толгойн дотор байсан баг та. Тэгэхээр өдөөсөө хоёр биенийгээ л гоё яавал аж аргалтай байх уу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэ? Яавал аж аргалтай байх уу? Яавал бид хоёр одоо ингээд гоё амьдралтай явах уу? Ялангуяа нөгөө хүний нутагт байгаа болохоор бас илүү бинийг ойлгож иж магадгүй байх гэж би бодоод байдаг шүү дээ. Яг тийм. Монголд байгаа гэр бүл бас өөр байгаа. Яг тэндээ байгаад байсан бол бас амьдралыг арай өөрөөр харах тийм. Амар хэл бас л нөгөө хөнгөллөөс хараад магадгүй л ахалтаа.
Ингээ гадаад гараад хүний газар чад ажиллахтаа зэрэг зайлшгүй бүх юм толгойдор бож. Би нээл түшгээс өөр арга байх. Өөр одоо аливаа хой тэдэнд өөрөөс илүүлээд тааш аливаа хой аав туслаа тааш тэдэнд төрөг байна ингээд гүүгээд ингээд юм байхгүй шүү дээ. Тэгэл одоо тэгэхээр яг амьдрал толгой дээр ирэхээр хүмүүс яг өөрснийхөө төлөө амьдрал эхэлж байгаа байхгүй. Тэгээ нийгэмшилний энэ байгаа газар чинь өөр тийм байна. Тэгэхээр тэрний дагуу бас тэр нийгэмшилтэнд орж байгаа шүү дээ. За эр хүний хувьд заяа өрхийн эзний одоо жанжин шугам гэж байдаг шүү дээ. Таны жанжин шугам яг юу вэ? Юу барь? Ер нь нэг жанжин шугам байдаг шүү дээ. Яг энийг л баримтлуулж болчтой юм да гэсэн нэг жанжин шугам байдаг та. Би бол таних юм мэдээд Тийм ээ. та яг юу баримталдаг нэг жанжин шугам байдаг шүү дээ. Ер нь бол хүн юу яах вэ гэж боддоо шүү дээ. Жанжин шугам гэж ер нь хүн өөрөө гүйцэтгэн худлаа ярьдаг, хулгай хийдэг, амьдралын төлөө үр хөвгтийн төлөө ер нь нас ихээд ирэхээр бол хүн ерөөсөө үр хөвгтөл их боддог. За нөгөө хэд маань яаж байгаа нөгөө хэд чинь юу болж байна амьдралд нь тэгээд болов тусалчих юмсан ч гэх юм тийм ээ ингэж боддог. Тэгэхээр ер нь жанжин шугам бол тууштай байдаг янз бүрийн одоо юм бодол санаа нь ховсгансан тиймэрхүү байх юм бол хэрэггүй. Тэгэхээр нэг шугамаар бас нэг юм нэг төвшин нэг чигтэй ийм л байвал одоо болж ийн гэж боддог шүү дээ. Тэрнээс одоо нэг харж налчгаанаар нөгөө харж нэгээл ингээ гүгээд тийм юм бол байж болохгүй. Ерөөсөө өөрийнхөө бодлоор өөрөө төвшин хүүхдүүдтэй үлгэр жишээж маягтай байх хэрэгтэй байхгүй. Тэр жишээж байж ижил одоо одоо хүүхдүүд ч манай зэрэгч хараад гэж байгаа шүү дээ. Оо бас сайхан юм аа бас ингээ сайхан. Тогтоо хүн ингээ сайхан. Тэгээ яаж хөөсөн ч гэсэн алюминий хүүхэн тэрминий хөө тэгээр ингээр ийм л байвал одоо тэр өөр хүүхдтэй болон хөндлөнгийн улсуудад бас гой харагдаж гой хэлүүлж ивэл тэр бас нэг амьдралын нэг бас нэлээд том туршлага юм уу гэж бодож байгаа шүү дээ. Тийм тийм. Тэг миний бодлоор болохоор ингэж бодоод байгаа шүү. Эрэгтэй хүний нүрхийн тэргүүний нөгөө нэг хамгийн гол юм амьдралаа авих чиглүүлж явдаг тийм. Тэгээ айгу зөв шийдвэр гаргадаг. Ер нь асуудлыг авих тийм одоо дор ингээ гаргалгаа шийдчихдэг. Аавын тэр зам чанар надад амар тийм аа. Ингээ нэг байгаад идэв. Ингээ харахад ингээ амар тийм дайчин заяа. Тэгээд тийм гаргалгаа байдаг шнэ. Гаргалгааг айгу гой хурдан гаргацдаг. Тэгээд зовоогоо эмгтэйгээ нэг зовоогоо таахгүй ингээл гой өөр амьдралаа явуулдаг. Тийм байвал айгу гоё штэ. Тэгвэл бол эмгтэй хүн яаж мөнгө олох уу? Яаж яах уу? Гээд яах бас хэцүү. Тэгээд эн чинь гойвод өөрөө гойвод тавиад бас хэцүү штэ. За би бол нөгөө сурсан зангаараа тэгээд за энийг ингэх гэдэг заавал за өө тэгэл хийчих та. Ингээд хийгээд үзье. Ингэчихээ тэгээд тиймэрхүүлдэг байхгүй. Тийм. Ер нь тийм л байна. Тэгэхээр хүн гэдэг чинь өөрөө бас хурдан сэтгэдэг байх хэрэгтэй. Ямар зөв талаас аль зөв талаас болох шүү дээ. Тийм. Жогон залхуу ураал хөвтөдөө үл эмгтэй л урдуур нь ордог. Тэгээд шүү дээ. Тэгээд одоо аргагүй шүү. Нөгөө эмгтэй хүн хөдлөхгүй сүлдээ эмгтэй шиг богомд нь уурлан уцаад тэгсээр аваад тэгээд юм бол урдуур нь орно. Тэгэхээр ноён нуруу гэдэг чинь ерөөсөө тэр амар чухал тийм. Ерөөсөө тэр яг нөхөр гэж байгаад байгаа юм эмгтэй нь ингээд амар ингээл бүгдийг зохицуулаад нөхөр нь ингээ ардталт нь байгаад байгаа айлуудыг ер нь ингээ хараад байхад цаагураал нэг тийм юм аа. Нөхөр хөдлөхгүй айл бол ер нь тэгээд хүн орж ирсэн ч гэсэн жоохон тийм шүү. Тэгээд нөгөө амаа аваад яагаад гэдэг. Тэгээд яагаад тэгээд ер хүн болохоор хөшөөс яар бас осоо суугаад тэгээд нэг юм яваашил байдаг. Тийм усуд харагдчих байдаг. Тэгэхээр эр хүн шиг байх хэрэгтэй. Тийм. Эр хүн шиг байх хэрэгтэй. Тийм ухаан зарцуул тий. Энийхээ амьдралд хажууд хандаа тийм ухаан зарцуулж амьдрах хэрэгтэй байхгүй. За одоо хоёулаа нэг жоохон хөвчлөлтэй асуулт асуучих заяа.
Та намайг хэр сайн мэддэг юм байна. Өөрийгөө амар мэддэг юм бол асууя заяа. Та наашаа битгий хараа. Битгий миний асуудыг хараад байгаа. Хараагүй. Та гэхдээ амар Харагдахгүй. Заяа. Миний талаар хэр мэддгийг асууя заяа. Та айгу хурдан хариулна шүү. Бодоод тахгүй. За. Би өөрийнхөө талаар л асууя. За. За би хаана 10 жил төгссөн бэ? Ямар сургуулийг 10 жил төгссөн бэ? Улаанбаатар хотын 76 дугаар сургуулийг Мэдээд байна. 10 төгссөн. За манай бага ангийн багшийн нэр хэм бэ? Та амар сайн мэд. Мэддэг байсан юм да. Бага ангийн багш. Багангийн багш. За стаарж ирэхгүй болчихлоо. Цангинсан дуутай багш маань хөрхөн өөд болсон шүү. Нөө тийм үү. Сайхан өөд болсон. Тэр чинь сайхан багш байсан юм аа. Тэс Баян гушууны 76 дугаар сургууль гэж Баян гушууны одоо бол эцэслэгтэй дээр үйдүүд одоо бол тэр эц цааш явсан юм шиг. Тэгээ би охиноо сургуульд ороход манайх тэр сургуулиас хойш нэг 4-5 гашааны ард байсан юм аа. Сургууль руу ойртож гашаа аваад байсан. Хамгийн харин голдож болчиход байсан байхгүй. Тэгээ урагшаага нөгөө хорооныхаа засаг дарахтаа ярьж сургуулийн хажууд газар авч тэнд байшин барьж хүүхдийнхээ сургуульд орох гэж. Тэгэж газар авчээ. Би ч нөгөө нэг Монголын хамгийн анхны 7 настангуудыг авдаг байсан шүү дээ. Юу 8-д ордог байсан тий. Тэгээ хамгийн анхны 7 настангуудыг нэг шүү дээ. Тийм багш. Тэгээ танай багш чи хэн гэдэг вэ? Харин тийм та хурдан л. Таниш орохгүй. Чанцал. Чанцал дулам бил. Чанцал хорлоо. Чанцал хорлоо. Тийм чанцал. Нэг бод багш байсан шүү. Тийм штэ. За миний нэг сайн найзаас нэг нэрлэлтэй. Ер нь ямар найзууд байна хамт байгаа ангийн. Одоо жоохон багт чинь бол одоо тэр найзалж исэн хүүхд одоо давчин боог нөгөө уугна. Окей. Ундрал тий. Хайс нэг ойролцоо. Хойд арын гашаад байлаа ш тэднээс. Би тэрийг гэж боддгийг. Цэцэг бадан танай ангийн. Бас тий. мэдээ тий. Тий. Тэр зүгээр найзалж исэн дөө. Сүүлд нь оюутан болоод тэр нөгөө хайласт чи юм блэ. Залг. Тий штэ. Нэг шар хүүхэн баг. Шар хүүхэн гоцолцсон шар. Совда. За хангалттай. Бас хөөрхөн мэдээ байна. Тийм хүүхдүүд байдаг байхгүй юу? Ер нь олон 10 жилийн хүүхдүүд байна. Оюутны найз бол нэг юу биш. Тэгээ манай совдаа авих манайхаар орж гардаг гэсэн. Бид өөр жоохон цогтон байсан. Гэтэ манай оюутны найзууд амар хөөрхөн шүү дээ бас. Тийм байх уу. Би одоо тэр совдааг л мэдчихэ. Миний дургу хоолыг мэдгүй аав. Дургу хоол. Надад дургу хоол байдаг юм болов уу гэж бодож. Застаа мэдгүй. Би ч үнэхээр өргөн хоол голдгүй л дээ. Хоол бол хоол. Усаа байдаггүй. Би одоо өөрөө хоошор дургу байсан. Хоошор энэ хийж өгдөг байсан баг. Тэгэхээр ээж чинь тэгдэг байсан шүү дээ. Гэхдээ юу хоошор моошорыг хороо ирээ заримдаа тэгээд хиншүүнд аягүй дургу байхгүй би. Тэгээд юу хиншүү машуу болчихад яагаад байна гэсэн чинь. Гэхдээ юу яагаад охин чинь нэг хоошор эдийгээд тэр хэдэн хоошор хайрчаана гэд. Тэгдэг. Хүрээ ярьж хоошор хайрж. Тэгэхээр хоошор хайрж идэж шүү дээ. Тэр аав ч хэлдэггүй. Би бол энэ нөгөө хиншүүнд дургу. Тэгэж манайх боорцогч хайрдгүй гамбар хайрахгүй шүү дээ. байсан шүү дээ. Тэгээ нөгөө сүүлдээ нөгөө хань мэн одоо хиншүү гарахаа болчихж байгаа шүү дээ. Тэгээ тийм ээ. Тэгээ ээж таахад боорцог хайраж гэдэг аяахгүй байдаг байсан. Тэгээ зарим айлууд орохоор аягүй боорцогтой айлууд аягүй байсан. За тийм л аа манайх. Миний дургу хоол гараа юу шүү дээ. Хоолч гэжтэй. Би нөгөө кашин амар дургу. Ямар каш өсцөн хичнээн өсцөн байсан ч гэсэн би каш байх юм бол идэхгүй. Тийм үү. Хүчсэн ч гэсэн идэхгүй. Тийм үү. Кашнаас хотлого авчихсан. Тийм үү. Тэгээ дургу. За. За тэгвэл дуртай хоол. Дуртай одоо тэгэл зөнтэй гэлээ.
Тэр бодвол тэр хойшор гэж хэлсэн хойшор. Яг. Хойшор ямар ховор хийж иддгээс болоо хойшор амар. Тий хойшор. Тэгээ би одоо ер нь айгүй хойшор хийж байгаа зөв юм. Харж байна уу? Та шата хагас сайтар мө бүтэн сайтар заавал хийх. Нэг хойшорыг ер нь хайх гэдэг байгаа. Ер нь тэгэл байгаль хаа. Хин шүү гэх. Цанхоо тэгээд одоо онгоолох уу гэх. Тэгээд байгаа нэ. Яриаш нэг юу паа пүү гэхгүй байгаа юм аа. Одоо тэг зодохгүй л дээ чи одоо саудуудыг ойлгоод байж. Тэр хойшор амар бас дээр. За би юуны орд вэ? Орд. Охны орд. Яхара. Чи 2 сарын Миний орд тий 2 сарын. Миний орд гар мэдгүй байна. Мэдгүй. 2 сарын 1 сарын дээр мэдгүй. Бомб. Бомб гэдэг шүү дээ. Бомб. Тэр шүү дээ. Уг нь би тааны ордуудыг ингээд бичиж ийсэн. Тэгээ одоо санаад байхгүй би ч мартаад байгаа маа гэсэн. Уг нь ордын төсөө онтой монтой өдөр сартай бичдэг байхгүй. За хүчтэй асуулт нэг иймэрхүү байлаа. За өглөө харин тэгээ гинтхэн хоёулаа сайхан тийш дээ. Одоо өөр зав байхгүй. Тий одоо ингээ яг сайдар явна. Тэгэхээр өнөөдөр сайхан симби гарчлаа тий. Ойр дандаа завгүй явсан. Хагас бин сайн ингээл амар гэхээр ийж явж байгаа ямар завгүй. Ер нь би сүүлийн хэд та нар ч амраасан шүү дээ. Хагас бин сайдар ийж дэшээ такуулаад ийж дэшээ одоо айлгаараа ороод амралтанд одоо 2 дахиад явчихлаа шүү. Тий. Тэгээ ингээ сайхан завтай цагт нь авд тавхсаар байгаа. Хүүхдүүдээрээ үйлчлүүлээ. Дүүнээс ч гэсэн одоо бас дуудаар уулзлаад ингээл daйл цайлал. Ингээл ер нь цаг наргүй л явчихлаа. Сүүлийн бараг 5 сар гарснаас хойш ерөөсөн гаргасан шүү дээ. Тэгээ дуулаараа тэгэл ингээд явсаар бол одоо тэгээ нэг мэтгэл явах чинь та. Тэгээ хүүхдүүдтэй бас баярлж байгаа шүү аав надад тэгээ ингээд ийм сайхан газар ирчээд аавыгаа ингээд зорилгоор авчгаа тэгээ ингээд юм хаа үзүүлээд ингээд үйлчлээд амраагаад одоо энэс илүү өөр яг энэ шиг жаргал гэж одоо надад алга бай. Баярлж явдаг шүү хүүхдүүдтэй гэж. Охиндаа баярлж явдаг шүү. Зүгээр. Юу штэ Монголд ингээ байхаар нөгөө нэг бас санаа зовно ганцаараа нөгөө байгаа болохоор чинь. За одоо яаж аваад ийж байгаа бол гээ. Тэгэл хагас бинцэн заавал ярьдаг тий. Тэр болгон яриад чадахгүй юмасаа. Тэгэхээр аав бидний амьдралыг үн мэдж байгаа шүү дээ. Тий. Аав гэхдээ аягуулсаа ойлгодог. Хаа очиж. Биш нөгөө цагийг харж байгаа. Тэрээс өдөр болгон чи ярьсангүй яач уу гэл ингээд бол бас хэцүү тий. Тий, би тэгэхгүй. Хагас юм бүтэнсээ өдөр нэг өдөр нь ярьдаг 7 хоногч ер нь нэг тийм тий. Тэгэхээр яг ингээд та одоо миний цагийг харж байгаа үстэй ингээд яа ингээд харж байгааз. Тэгээ нэг яг нэг амарч байгаа цагийг би нөгөө одоо чихийн цагийг чинь би утсан дээр байгаа штэ. Дэлхийн цагийг тавьсан. Тэрийг харж байгаа. За одоо яг сэрцэн байгаа. Одоо яг амарч байгаа. Гэ. За одоо уцтах яг таарна гэж яг байдаг байхгүй юу. Тий. Хагас сайдар мө бүтэн сайдар яриулаа штэ. Ажлын өдөр болохоор бодлоо олчдөг юм уу. Ажлын өдөр бодлоо ирсэн юм байхгүй. Тэгэл аав уу гэсээр байгаа. Тэгээд хаяада би яг мессеж тийм үү сүү байна. Ингээ ажлынхаа үеэр ажил дээр байна. Ингээ ажиллаа яаж яагаад мессеж бичсэн юм аа яаж яаж яаж. Тэгэхээр аав нөгөө анх би нөгөө нэг яг таныг орхиод нөгөө наашаа ирнэ гэх нэг хэлсэн шүү дээ. Би нэг анх ганцаараа ирсэн угаасаа тийм. Тэгэл аавд хэлхээсээ жоо хачраал яваал хэлсэн. Тэгэл виз мэдээ аавд хэлээгүй баг өгцөн. Хэлээгүй тий хэлээгүй. Тэгээ виз гарсан тэгэл хэлцэн. Тэгээ нөгөө аавгаа яагаад тэгэхээр нөгөө ганцааг нь орхиод явахаасаа жоохон зориг хүрхгүй байсан. Тэгээ би өөрөө амар том тийм зориг гаргаад юуны шийдвэрийг гаргасан л та. Тэгээд аавд хэлсэн. Тэгээд аав яаж хүлээж авснаа санаж байна. Гэхдээ би нэг сайхтар дургуйцаагүй баг. Тий. Би аавыг ингээл ууралж муулаад ургуцаал чи намайг ингээд ийм хэцүү үед ингээ орхиод явж байгаа юм энэ гэдэг юм уу жоохон тэгээд гомшгонсон бол би агуул бол одоо яах байсан бол тий. Тэгсэн чи аа болохоор өнгөрсөн. Өө тийм үү. За миний охин тэгээ юм ч болцсон бол одоо яах вэ? Аавдаа юунд танаа зоох одоо амьдралаа л бод. Дүүгтэй л бод. Одоо тэгээд
нэгэнд шийдсэн болвол гэл хэлсэн чинь би ч ингээл баярлалж авчихсан шүү дээ. Тэгэн шүү дээ. Бүр эндээс нэг юм аваа хийцэн. Яаж хэлнэ гэл нөгөө айгаал яваадсан. Дотроо нөгөө нэг юу яагаад гэдэг. Би ч нөгөө нэг гэхдээ аавын охин л доо ер нь аавтай амар ирэх. Тэгээд хэлэх юм а хэлчихдэг. Бид төр чинь заримдаа найзууд ч бичдэг шүү дээ. Тэр нь баг дээр таардахгүй байгаа юм би шууд аавд хэлчихдэг. Хэлэх магтах юм шууд хэлчихдэг. Миний аав чи ямар хөөрх юм бэ? Цэмбичээ би аав ч бас ярих үедээ ярьж ин тэгээд жоохон та одоо тэгээд тахтай яа гэ ингээд тахтай яа гэ ингээ хэлэх үедээ хэлчин таны наад зан чинь жоохон тийм байх шүү гэдэг юм уу тэгээд хэлчихдэг ш. Тэгээд нарийн ширээ юм а бид нар хайраа да уцаа улаастал хов ярина тий тийм шүү. Гоо одоо ярих юм маань чийл биш. Тий. Тэгэхээр хоёулаа сайхан ярьцгаар тэгээд сайхан болчихдаг. Тий. Тэгээд аавын нөгөө энд байгаа хугацаанд сэтгэл санаа айгүй амар тайван болчт юм байна. Гоё байт юм байна. Тий. Тэгээд нөгөө нэг юу Монголд байхад чинь заа ингээд байнг бодож заа аав дээр хоол идсэн бол юу яасан бол хоол идэж байгаа юм болоо юу идсэн бол энэ аав одоо ойр ярьсангүй яач уу гэж би ч бас амьдаа жоо хардна. Бор дарсан марс уучгүй яав та хаа шоу болчихоо гэж амьдаа тэгнэ. Тэгээд энд болохоор яг та пива уугаал угаасаа юу энд байгаа болохоор юу тоохгүй байгаа даа шүү дээ. Тэгээд эдэн сар сайхан байсан бол одоо болж дээ. Тэгээд аавч гэхдээ бид хоёрыг бодох юм бол баг амар газар үзцээ. Тий. Ер нь 4-5 эрэхтэй юу эсийг үзэх үү нэ. Эрэхтэй л нэг юу Швед, Франц ингээл явцдаг тий. Бэлдэг. Австри, Унгар гэл ингээ явцдаг шүү дээ. Тий. Тэгээ өвөл болохоор ер нь жоохон зугаалах юм жоохон тийм болчтой. Багаз. Тий. Өвөл яг удаа нөгөө тийш явахаар жоохон хайртай дохгүй болчтой. Өвөл гэдэг утгаараа. Тий. Тэгээд бас завтаа хүн хавар болчтой. Бүгдээр ажилтаа. Зон нөгөө халууны удирлаар ирэх юм бол нөгөө эднээс чинь тааш амарчдаг шүү дээ. Тэр хоорондоо бас ийтэйс явах чөлөөтэй болчтой байхгүй. Гэрүүлээрээ явах тий амар. Одоо нэг Франц орчоод ирээд давхад тавчаал ирнэ. Швед орчаал ирнэ. Тэгээд амралтгүй болохоор яг нэг ойрхон явахгүй. Тий ойрхон явахгүй болохгүй. Би ч одоо Швед рүү бол намайг онгоцоор авч явж ирсэн. Тий шүү. Евро бол намайг усаа онгоцоор явж ирсэн би. Уяатай. Тий чааш явлаа. Бэлэг рүү. Тий. Ингээд явж нэг усаа онгоцон суугаад явцсан. Тий. Тэгээ Парисын цамхан амхаа үзсэн намайг бодвол би одоо үзэж амжаагүй л байгаа нь үзэн дээ. Парисын цамхыг би үзсэн. Тэгээд явдаг юм аа сайхан бас яг хөөгтүүдийн боёнд. Гэхдээ өөрөө энэ жил ингэсэн нөгөө цагаан сар болохоор би ганцаараа байна юу яа. Аав нь энэ өвөл бас ингээд ганцаараа байхаар жоон тийм байна. Гой дулаан ортол наанчин бая гэд хоёулаа ярилцж байгаа. Ирсэн тий. Та нэг бол 100 ирэх юм уу гэсэн чинь үгүй цагаан сарыг яагаал сайхан хавар дулаархаар ирээ гэдгсэн. Энэ чи сайхан л өвлжчлөө дөө. Тэр сайхан өвлжлөө. Одоо би шинэ яг тооцоолол тэгэл энэ жилийн цагаан сар шороо болсон. Тэгээ нэг 5 сар энэ дондор ингээ боцоход одоо Монголд айтан болчихдог шүү дээ. Өвөл мүүлстэй гоё байгаас. Энд өвлөр тэр дараа нь хөрнө гэж байхгүй. Нэг 4-5 градус л байдаг юм да. Тэгээ сандал нь хараа. Тэгээд тэр өстэй юм хүмүүсгүй шүү дээ. Гацархад. Тийм байт юм байна. Тэгээ сайхан дулаахан байна. Бид нар хажууд нь даараад юу даарах юм хаана байгаа юм гээл. Тэгээ өөдөл яг Монгол бас гарч ярахад хөйтөн бас нэг тийм юу яадаг шүү. Хүний сэтгэл юм да. Тийм залхишуурхтай болохоос чинь бас хүний сэтгэл чинь тав тухмуутай байдаг. Гэрт орохоор жоохон гүйтэн хадалтан жоохон заримдаа муу юм тэгэл бас нэг тийм байд юм байна. Тийм. 100 болохоор яг нэг дулаан цаг чинь биднес бас нас нөтөө нэ тийшээ нэг яваа тийшээ нэг яваа ингэн дангин бас хөдөлгөнтэй амарна аялна Монголдо. Тэгэхээр бол зүгээр байгаа. Өвөл бол дан яг л суугчхад байгаа болохоор ганцаараа ингэсгээд яхаа чинь. Тэгээ цагаан сараар болохоос одоо хүн их орж ирнэ. Тавашны ажил их вэ. Тэгээ тэр бас яг нас ихээр төгтөлд
Тэрнээс одоо байхдаа бол аль олон хүн орж ирэл олуулаа золголт хийгээл олон хүн цугуулж ивэл маш гоё байдаг байсан. Одоо тэгээд яхаар чинь өөрчлөх хүн маань байхгүй болж ихаар чинь бас хэцүү талууд бий. Тийм ээ тэгэхээр тэрийг яаж бодлоо тэгээд дулаан үрччихэд хаврын салхи шуургын өнгөрөөчөд Монголд очиж доо гэдэг. Төлөвлөгөөтэй ирсэн тэгээд. Тэгээ боллоо одоо. За. За хоёулаа цаг гарвал баг зөндөө ажиллаа шүү дээ. Одоо шинэ нөгөө одоо би чи ингээ ажилтаа явах цагсан болсон. Амар баяртай юм шүү. За тэгээд аавтайгаа сайхан яриа өрнүүллээ. Миний хувьд болохоор ерөнхийдөө яг нөгөө хүн чинь дурсамж түүгээр л амьдэрдэг гэдэг утгаар 5 жилийн дараа үзэхээр эн чинь бас гоё тий аав. Тийм шүү дээ. Тэгээ нэг буу халаа сууж ижүүлээ гэж бодоход бас гоё. Аавыгаа сансан үедээ гаргаж ирээд үзчихнэ. Одоо тэгээ аав явах гэж байгаа учраас. Тийм утгаараа аавтайгаа чөлөөтэй ярилцлага хийж үзлээ. Тэгээд аавдаа цаашдах нь одоо ажил амьдралд нь хамгийн сайхан бүхний бүсийн өрөө хамгийн гол нь уртнаас л удаан жаргаарэ эрүүл нэх байгаарэ. Тэгээд одоо үр хөөгөөд ач зээгээ тойруулаад ингээ хөөрхөн сууж авах болтугай гэдэг ерөөлд өргөн барья. За баярлалаа. Тэгээд дараагийнхаа одоо өдрүүд юу гэвэл дараагийнхаа жилүүдэд эргэн уулзах эрүүл тавиад одоо өндөрлөд хоёулаа. За тий. За. Өндөө баярлалаа. Тэгээд хэлсэн ерөөл чинь Батар шиг тэгээд эрүүлийг саруу сайхан байхыг охиндоо болоод гэр бүлд нь өөр хүүхдүүдтэй хүсье өрөөё. За баярлалаа. За хоёулаа баяртай гэж хэлгөө. За баяр. За бид хоёрын яриаг тоглон сууж таалан болгоосонд маш их баярлалаа. Баяртай. За.